За тэгээд өнөөдөр манай зочноор бол одоо та бүхнийхээс The Voice of Mongolia шоуны оролцогч байгаа. Тэгээд та бүхэнд бас тодорхой хэмжээнд бас Voice of Mongolia шоу бол одоо нэвтрүүлэг нь одоо олон улсын форматынхаа дагуу пенальти шатанд онцгой бэлтгэл хийдэг. За тэгээд коуч бүр бол багийнхаа пенальти шалгарсан оролцогчдод зориулсан шинэхэн өмнө нь хизээж сонсогдоогүй дуу бүтээж өгдөг өгөөд энэ тухайн оролцогчийн өнгө төрх онцлогийг бол илэрхийлсэн байдаг. За тэгээ эдгээр дуунуудаас бол зөвхөн эцсийн шатанд шалгарч үлдсэн 2 оролцогч тайзан дээр төлөвлөх хэрэгтэй байдаг бол бусад оролцогчид уг бүтээлийн үзэгчдэд бол хүрэх боломжгүй үлддэг. За айл оролцогч цааш үлдэхийг бол үргэлжлэн мэдэх боломжгүй бөгөөд энэ нь бүхэлдээ үзэгчдийн санал хураалтын төв үр дүнгээр шийдэгддэг. За тэгээ продакшны багийн зүгээс бол финал шалгарсан бүх оролцогчдын шин дуунуудыг үргэлжлэн бичиж авч нэвтрүүлгийн уран бүтээлийн сан болгон бол хадгалж архивлдэг. За тэгвэл энэ тухай бас та бүхэнд The Voice of Mongolia шоуны оролцогч Алтан Зуллыг та бүхэнд авчирж бас мөн хэний сонсоогүй дууныхын талаар бид нар бас ярилцаж хамтдаа бас сонсохоор байгаа. Ямар гоё мэдээлэл вэ тий. Финалд яг гоё ингээд дуулдаг штэ. Коуч нар нь өөрсөндөө зориулаад дуулдаг. Гэхдээ Алтан Зул маань харамсалтай нь бол дуулж чадаагүй учраас энэ дууг бол бид хамгийн анхны бараг сонсогч нар нь болоод сонсох боломжтой болж байна гэсэн үг юм байна штэ тий. За тэгэхээр өнөөдрийн зочноо Voice of Mongolia шоуны оролцогч Алтан Зул таныг студид орж байна. The Voice of Mongolia. За сайн уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За тогтаа суугаарай Алтан Зулаа. Хөвчөө зөөгээд микрофон өөртөө ойртуулаа суугаарай. Яасан ч хөөрх юм. Яасан ч гоё харагдаж байна. Өглөөг яаж эхлүүлж байна Алтан Зул маань? Өглөө сайхан босоод өнөөдөр бол яг нэвтрүүлэгтээ бэлдээд өс нүрөө манцлал бас нэг нэвтрүүлэгт орж байгаа гэдэг үүднээс цаанаас нэг сандралтай. Voice шоунаас ер нь бол нэг юм нам гүм яг энгийн амьдралаар явж исэн. Тэгээд яг өнөөдөр нэвтрүүлэгт орно гэсэн чинь цаанаасаа ингээ гэгэлзээд. Дахиад нөгөө гэгэлцсэн мэдрэмж төрөө. Дахиад айгуу гоё сэтэрж дурсам сэтэрж байгаа шүү. Зүгээр. Терминал тавтай мөрөл. Амар воос гэж ярьдаг тий. Хоёр шууд ингэж эргэж орж ирэх юм шүү тий. За орчлээ. Терминалд тавтай мөрөл. За тэгэд юу Алтан Зуллын Voice шоуны эхлээс бас ярих гэж бодож байна. Яаж хамгийн анх оров? Ер нь багасаа дуулдаг хүүхэд байв уу тий? Voice-ийн манаас хэд хэдэн уйлрал гарсан байсан. Тэгээд ягаад өмнө нь бас ороогүй тий? Гэх мэтчлэн бас эхлэх тэр цэгүүдээс ярих гэж бодож байна л да. За би Voice-д яг бүртгүүлэхээс өмнө нэлээ өөртөө итгэлгүй юм байдлаар бүртгүүлжсэн. Бараг санамсаргүй ч юм уу. Яг уу season 4-өөс өмнө season 3 season гарсан байсан. Тэгэл season болгоныг үздэг, дугаар болгоныг үздэг, ингээл шүтэж биширдэг, дуучных нь дуулсан дууг ингээд уурайж дуулдаг, нэг бичлэг хийдэг тиймэрхүү байсан. Тэгээ яг өөрөө ингээд яг би энд орвол би ингэж дуулж чадах юм байна те. Би энэ дууг бас энэ хэмжээнд дуулж чадах юм байна гэсэн юм хүсэл яг юм нууцхан байсан боловч яг одоо яг ил гаргах тэрийг ингээ хүмүүст ингээ танилцуулах тийм нэг итгэл бол надад байгаагүй. Ер нь бол өөрийгөө жоохон дарсгийгээл жоохон дутуу үнэлээд за би ер нь гинт ингээ алдчихвал хэдий би ингээ сайн дуусан ч гэсэн гинт ингээд гинтийн байдлаар алдчихвал яах вэ ч юм уу тиймэрхүү нэг ач холбогдолгүй нэг сонирн бодлоод намайг ингээ хойшоо хүлээд айгу байдаг байсан. Тэгээд анх Voice-ийн бүртгэл яг онлайнаар эхлээд явагддаг. Тэг онлайнаар одоо өөрийнхөө анкетыг дээрээс нь дуулж байгаа бичлэгтэйгээ илгээхдээ айгу итгэлгүй байдлаар зүгээр орондоо ингээ хөвтөж агаад за би илгээжүүл яах вэ гэл манай нөгөө таньдаг найзууд маань намайг ингээл меншн хийгээл ийшээ бүртгүүл одоо л бүртгүүл гэл би чи яах вэ гэл за юу ч гэсэн ингээл бичлэг явуулаад үзчихье ямар алдах юм байх ш тэгэл тэнцгүй л тэрээс хинч мэдэхгүй юм чинь тэгэл нэг тийм байдлаар явуулж исэн тэгэл нилээ уцаа хариу нэрх гэж тэгэл хүлээгээл. Гэтэ би за бараг тэнцээгүй юм байна дөө. Угаасаа хүн мэдэхгүй юм чи яа гэм гэл нэг тиймэрхэн бодоод ичсэн. Гинт Монгол үзээс ярьж ийна гэхэлэр би бүр зүрх бүр фал гэл. Яах вэ? Ямар дуудуулах вэ гэл. Тэгжсэн. Тэгээ бүртгүүлэлтийн хувьд бол тийм байна. Тэгээ өмнө нь ер нь бол анх орхоос эхлүүлээд өөрийгөө айгу тийм нээж маш зөрөгтэй алхам хийсэндээ бол айгу баяртай байдаг. Тэгэхээр найзууд нь ерөөхдөө бас их түлхэц болсон байх нь шүү тий. Меншндэл за чи одоо л орд юм шүү гээл тий. Бараг 3 season 4 дахь season дээр л манай Алтан Зул маань өөрийгөө орой
гаргая гэж бас зориулсан байх нь шүү дээ. Тийм. Voice show нэвтрүүлэг өндөрлөөд 2 сар гаруй хугацаа өнгөрсөн. Ер нь энэс хойших ер нь сонь сайхан юу байна да? Нилийн шахуу бэлтгэл, шахуу одоо бичлэлтүүд те шууд нэвтрүүлгүүд явсны дараа 2 сар яг ингээд дуусны дараа ингээд бүр амарч байгаа мэдрэмж авсан уу? Тэгсэн. Ер нь бол voice show яг ийм нэг бэлтгэгдэгчийн яг ийм нэг завгүй цагийн байрт орцсон. Ердөөсөө нэг шат дуудлаа тэнцгэл юм бол дараахаа шууд дуу бэлддэг. Тэгээд дуу дуулна гэдэг чинь бүр маш юм хэцүү зүйл байсныг би яг voice дороод ойлгосон. Би бол өмнө нь болохоор зүгээр л дуу сураал те өөрийнхөө мэдрэмжээр л ингээд аялдаг байсан бол дуу гэдэг чинь бол маш нарийн одоо урлаг гэдгийг бол айгу би махбодоор бол мэдэрсэн. Тэгээд яг дуу бэлдэх те хэдий сайн бэлдсэн ч гэсэн үзэгчдэд тэрийгээ одоо маш сайнаар харуулах те өөрийгөө яг яаж илэрхийлэх гэл маш олон зүйл дээр ингээд бэлтгэгдээд ер нь бол миний тарих яг юм нэг өөр зүйл бодох ямар ч хөөгүй бүр яг юм нарийн юм ажиллагаанд орсон байсан. Тэгэл хамгийн сүүлийн ер нь бол шууд дамжуулалтаар 3 дугаар явдаг. Тэр 3 дугаар дээр бол маш юм завгүй ер нь бол өөр зүйл бодох сөхөөгүй маш их юм сандралтай ер нь бол юм стресстэй юм хэцүү ер нь бол байсан. Тэгээд тэрийг ингээд даваад яг voice show дуусаад ингийн амьдрал руугаа ингээд ороход бол мэдээж яг юм нэг амьсгаа авч байгаа юм шиг те ингээд маш их тайвширж исэн. Гэхдээ яг тэр тайвшрал яг гоё байсан юм гэхэлэр бас үгүй юм билээ. Тэр үедээ за би одоо дахиж те тэнцэх нөө тэнцэхгүй юу хүнд таалагдах нөө таалагдахгүй юу гэж бодохгүй зүгээр л ингээ хүснээрээ байна гэж бодсон боловч яг тийм нэг завгүй би өөрийнхөө дуртай зүйлээ завгүй байгаа маа надаа айгуу тийм аз жаргалтай үе байсан юм лээ. Тэгээ одоо ингээ яг ингийн амьдрал руугаа би ч нэг урлагийн яг мэрэгжлийн юм биш болохоор ингийн амьдрал руугаа шилжчихсэн чинь жоохон юм уйдгартай жоохон найзуудаагаа багийнхныгаа санаад тайзаа санаад дуулмаар санагдаал тийм ер нь л байгаа. Бас энэ шоуны туршаас өрсөлдөөний үед бол одоо маш ширүүн байсан шүү дээ. Тэгээд ер нь энэ хугацаанд хэр их олон дэмжигчтэй, фэнүүдтэй болов дээ. Ер нь тэдэнтэйгээ хэр холбоотой байна. За фэнүүд дэмжигчд гэх юм бол ер нь л намайг дэмждэг бүх хүмүүсийн бараг 80-90% нь манай одоо нутгийн хүмүүс Дорнод аймгийн би Жолоорат гээд суманд төрж өссөн. Тэгээд манай сумынхан маань Дорнод аймгийнхан маань бол намайг маш их дэмжиж яг финал хүртэл явах тэр боломжийг надад олгосон. Тэгэхээр яг хамгийн их дэмждэг хүмүүс мэдээж гэр бүлээр татныхан тэгээд нутаг усныхан маань бас Улаанбаатар өөр одоо яг газраас үзэж байгаа те хүмүүс бол намайг дэмжиж маш их тийм нэг мессеж бичдэг чатаар бичдэг те дэмжиж байгаа шүү гэл тэгэл YouTube-д оруулсан дууны доор комент бичдэг. Тиймэрхүү хүмүүс бол байгаа. Маш гоё байдаг. Дорнод нутгийн одоо охин байна тий. Тэгэхээр яг сая хэлж шнэ урлагийн яг хүн бишээ гэж энэ тэгэхээр манай Алтан цол маань яг ямар мэрэгчлээ хаан сургууль соёлт төгсөнд одоо эсвэл суралцаж байгаа вэ? Би 2025 оны 1 сард Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургуулийг олон улсын харилцааны мэрэгчлэлтнээр төгссөн. Тэгээд яг одоогор бол мэрэгчлэр ажиллаагүй. Яг энэ ондоо 2025 онд эхлүүлээд Data Bank гэдэг хувийн компанид мэдээллийн ажилтнаар ер нь л офис ажил хийдэг. Тий одоогор бол жил гаруй болж байна. Улаанбаатар хотод ажиллаж амдраад нэрэл урлагаас бас арай л хол тий мэрэгжил биш үү тий олон улсын харилцаа гэхээр тэгээд voice-ийн одоо шоуны хамгийн одоо том өгсөн зүйл нь Алтан цолд юу байсан бэ? Сая хэлжэн season 3 хүртэл өөртөө итгэл бас тийм ч их байгаагүй. Тэгээд 4-т ингээд өөрийгөө сориод тий бичлэгээ явуулсан гэж байна. Тэгвэл яг season 4-т ороод финалд үлдээд тий шилдэг 4-т үлдсэн шүү дээ манай Алтан цол. Түүний дараачаас яг тэр нөгөө өөртөө итгэхгүй байсан итгэл нь бол бүр үнэхээр бадамлан ассан уу? Чамд хамгийн үнд зүйл нь шоунаас юу авсан юм шиг санагдаж байгаа вэ? Мэдээж яг шоунд бүртгүүлэхэд бол надад нэг юм 3 зорилго байсан байхгүй юу? Тэрийгээ би яг одоо нэг ярьцлаганд мастер ярианд орж байхдаа л ингээл надад юм 3 зорилго байгаа. Нэгдүгээрт гэл би ярьдаг байсан. Ер нь бол хамгийн том зорилго нь одоо өөрийгөө нээх. Би ч ер нь бол юм дотгошоо ичимхий талтай юм байхгүй юу? Тэгээд тэр дотор байгаа би ингээл дуу хөгжим сонсохороо ингээл зүгээр байж чаддгүй юм хөхтэйсэн.
зүгээр маш их юм мэдрэмж өндөртэй, эмоц ихтэй. Тэгээд тэр эмоцоо би хүмүүст ингээд зөв гаргах те өөрийгөө зөв илэрхийлэх. Дээрэс нь өөртөө байгаа нэг бяцхан авьяасаа илүү сайжруулж мэрэгжлийн хүмүүсээс ингээд заавар зөвлөгөө авч одоо туршлага хуримтлуулах. Дээрэс нь би найзуудтай болохыг одоо маш их хүсэж орж исэн. Тэгэд энэ гурван зорилго маань ер нь бол 80-90% бол биелсэн гэж би бол харж байгаа. Тэгээд бас нэг финалийн шатанд бас шүүгчдэд оролцоод тэгээд бас нэг зориулсан одоо шин дуу зохиож өгдөг. За тэгээд ийм хэмжээний уран бүтээлчээс одоо дуу авах нь одоо таны хувьд ер нь хэр их үнцэнтэй байв те. Тэгээд шин дуугаа ер нь анх хүлээж авахд ер нь ямар сэтгэл төрж ирсэн бэ? За мэдээж мэрэгжлийн уран бүтээлчээс шин дуу зөвхөн надад зориулсан шин дуу аавна гэдэг бол энэ зүүч шиг л байсан. Яг юм нэг бодит биш юм шиг. Тэгэл анх бол одоо яг сүүлийн квартер финал 4 оролцогч үлддэг баг бүрээс. Тэгээд 4 оролцогчтой манай коуч болохоор одоо финалд үлдэх ганц оролцогч маань нэг ийм дуу дуулнаа. Би ийм дуу зохиосон гэдэг ийм демог нь сонсгож байсан. Тэр үед болохоор мэдээж тэр 4 оролцсон ш. Хинэн ч нөө үлдэж магадгүй учраас тааварлашгүй учраас тэгээд бит дөрөвт ингээд сонсуулахад бол энэ дуу яг надад ингээд зориулагдсан дуу юм шиг тийм мэдрэмж авч байгаа байхгүй. За би энэ дууг л дуулахын төлөө хичээх хэрэгтэй байна. Би энэ дууг л яг би өөрийнхөө олоогоор хүмүүст ингэж сонсуулах хэрэгтэй. Тэгэхээр би хичээх хэрэгтэй байна гэсэн тийм мэдрэмж авч ирсэн. Тэрнийхээ дагуу би одоо маш их хичээсэн. Хариуд нь бол өөрийнхөө одоо дуулмаар байсан дууг одоо өөрийнхөө дуу олоогоор үзэгчдэд бол хүргэх юм боломж олцсон байгаа. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа бас Ука коучийн манай Алтан зулд зориулж гаргасан уран бүтээлийг сонсъё гэж бодож байна. Тухайн үед бол яг энэ дуугаа бол үзэгчдэд хараахан төлөвлөж чадаагүй бол өнөөдөр терминал нэгтгийн чек-ин хөтөлбөрөөр энэхүү дууг сонсох бидэнд боломж тохиолоо. Тэгээд хамтдаа сонсцгоё үзэгчдээ. Тия. Бас хоштолж бай сайхан залуу минь бити ганцаараа чамд юрдоо сахгүй бай бити нөтрө ширтэ ичбай ингинер ихли зүгэрэт ахи бидэ артат химнэлэ метри чи ихлүн баруун хуллон ашин зунэра битари химнэлэ асын хөдөд ганометри сосож болохгүй бүчиг ихсэ чиний ноцтор коучмин одердач мо хэцэж сос маргүй хайт васин фа Jordan эмэт хөдөлгөөнө Ямар гоё харагдаж байна яг өмнө хэлэхэд үнэхээр үзэсгэлэнтэй байна. Үнэхээр гоё даа. Гоё даа тий. Маш гоё catchy. Ингээд нөгөө сонсоход ингээд маш хөнгөн ингээд гоё хөнгөн бүжгэлчмэр юм шиг тий. Нэг юм jazz бас төрөл рүү гэж байгаад байгаа юм шиг нэг л гоё сэтгэл ингээл 5 өдөр болчих гээд байгаа юм шиг. Тэгэхээр Алтан зулын маань хувьд тий яг энэ дуу үнэхээр гоё дуу байна. Баяр хүргэе Алтан зулдаа. Манай үзэгчид бас үргэлжлүүлээд сонсохыг хүсэх юм бол YouTube хуудасаар ороод яаж сонсох вэ? Тий YouTube The Voice of Mongolia гэдэг YouTube хуудсанд тавигдана. Тэгэхээр сонсох боломжтой болно. Модхоо тавьж байгаа юм шүү дээ. Дууны нэр болоод анх дуулж байсан сэтгэгдлээсээ бидэнд та хуваалцвал. Дууны нэрсний хувьд болохоор хизээч дуусмааргүй гэдэг нэр штэ. Яг тэгэхээр энэ дуу маань өөрөө дуу бүжгийн одоо тухай өгүүлж байгаа дуу. Тэгэл сонсон хүн болгоо ер нь аль талгаа ингэж тохихоо бүжиглэхээр тийм маш гоё химнэлтэй. Би химнэлд нь өөрөө маш их дуртай. Тэгээд дууны нэрийг бол аюу тийм рэндом байдлаар өгчээсэн байхгүй юу? Сан усэр. Тий. Дуу маань бүтцсэн. Тэгээ би бол цээжлээд бэлтцсэн. Бичлэгэндээ ингээ орох гээд байжсэн. Тэгсэн чинь телевизэн багаас дууных нь нэр нь юу вэ гэд
Тэсэн чи би дууныхаа нэрийг мэдэхгүйсэн. Юу илээ коуч гэдэг. Коуч дууны нэр юу илээ гэдэг. Коуч тэгээ бас өөрөө яг бодож олоогүй. Зүгээр ингээ үгээ бичээд аяа ингээ гаргаад дуу болгосон гэсэн яг нэрийг нөгөөгөөс аахгүй. Тэгэл за яг бодож байгаа л хизээш дуусмааргүй юм хизээш төгсөшгүй юм бүжиг дууны талаар дуу юм чинь хизээш дуусмааргүй гэд нэр өгчвөл гоё юм байна гэд өгчээсэн. Тэг анх дуулахад бол би энэ дунд бол маш их дуртай. Тэгээд яг voice-ийн тайзан дээр яг хүмүүс ингээ засагдаж чадаагүй ч гэсэн илүү ингээ сайн хувилбараар те илүү юм маш гоё юм хувилбараар одоо үзэгч түмэнд хүргэх байх гэж бол найдаж байна. Цаашид боломж олдох байх. Анх дуулах мэдрэмж бол мэдээж надад юм маш тухтай. Би өөрөө энэ дуунд чинь мэдээж эн чинь миний л дуу юм байна. Би л дуулах хэрэгтэй байна гэж хүсэж ингээд хүсэн хүлээсэн дуу байсан учраас бүр үнэхээр аз жаргалтай байсан. Дуучид одоо Альбаныг уран бүтээлээ дуулж байхдаа дотроо нэг төсөөллийг бий болгодгоо. Яг энэ дуун дээр Алтан зул маань ямар төсөөллийг бий болгож ямар одоо мэдрэмжийг үзэгчдэд илүү өгөхийг хүсэж исэн бэ? Надад болохоор ингээд нэг гоё юм жаз те нэг юм тайзан дээр саяны одоо ингээд бэлич гэдэг юм уу те өсний ороолт те нэг тийм гоё хуучны мэдрэмжийг өгöd байгаа хгүй. Тэгэл нэг хүмүүс доороо ингээд шогшдог ч юм уу те нэг хөрхөн хөнгөн хөдлөөл те иймэрхүү мэдрэмж гарч надад бол мэдрэгдлээ. Тэгэхээр Алтан зулын маань хувьд Тэг яг зөв мэдэрсэн байна. Ер нь бол тийм маш тансаг хэрнээ ийм хөнгөн одоо ийм гоё мэдрэмж төрүүлэхээр те ийм нэг хөвөлдсөн тийм мэдрэмж төрүүлэхээр угаасаа химнэлтэй аятай учраас би хүмүүст яг энэ дууг сонсоод яг л ингээ те нэг хүн нэг гоё болдог штэ ямар ч дуу сонсоод нэг яг өөрийнхөөрөө тэгж хөдлөөсөө өөрийнхөөрөө байгаасаа нэг тийм мэдрэмж төрүүлэхээр дуулж чадсан гэж бол энэ дууг дуулсан. Тэг ялчгүй яг тийм мэдрэмжийг өгч чадчихна. Тэгэд эндээс бас эргээд ер нь ингээд бүгдээр бас дурсамж руугаа аялахад таны хувьд ер нь хамгийн дурсамжтай үзүүлбэр эсвэл тайзтай нь аль нь байсан бэ? Бас яагаад хамгийн дурсамжтай гэвэл яг тайз бүрл яг шат болгон дээр юм сорилттай өөр үйл явдал маш олон зүйл тохиолддог. Тэгэд хамгийн дурсамжтай сайхан дурсамжтай гэх юм бол баадлын шатны багийн үзүүлбэр мэдчилгээ багийн үзүүлбэр багийн үзүүлбэр дээр манай баг Киви хамтлагийн дууг дуулсан. Ямар хайр чамайг хизээж ганцаардуулахгүй ганцхан чамдаа би дурлсаар л байх болон хонгор мэн гин бүр ямар гоё дуу гэж санана. Тэгээ манай коуч болохоор яагаад энэ дууг сонгосон бэ гэхээр шат болгон дээр юм маш гэгээлэг дуу сонгохыг ирмэлцдэг. Яагаад тэгэхээр хүн ингээ гоё дуу дуулахаараа яг тэр гоё дуу шигээ ингэж амьдардаг тийм байдаг гэж үздэг, тийм үзэл баримтлалтай. Тэгэхээр шат болгон дээр л ингээ утга учир дандаа юм гэгээлэг, юм гоё хайрын тухай тиймэрхүү дуунууд болдог. Тэгэд энэ үзүүлбэр бол одоо маш дурсамжтай, хамгийн тийм сайхан гоё үзүүлбэр надад санагддаг. Харин эсэргээрээ шоуны үед байсан хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Сая Алтан зул манаас яранда хэлж ин дуу дуулах чи ер нь их нарийн одоо тийм зүйлээс юм бэлээ гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр үзэгчдийн хараагүй тийм яг хамгийн хэцүү байсан зүйл нь Алтан зулын хувьд юу байв? Миний хувьд бол мэдээж оролцогч бүр дууга бэлдэж байгаа, өөр юм болгосон байгаа. Тайзан дээрээ бэлдэж байгаа. За тайзан дээрээ бас давхар бичлэг хийлгэж байгаа. Ингээл студ дээр өдөр болгон ингээ бэлдээл те. Коучоос ингээл ямар нэг заавар зөвлөгөө аваад эн чинь болж ийн эн чинь болохгүй байна гээл. Тэ за ингээл бэлдэх явцад хамгийн сүүлийн өдрөө ч юм уу те. Яг шоуны өмнөх өдөр ч юм уу. За яста болсон яг энүүгээрээ л дуулах шүү гээл те. Яг 100% болчлоо гэл одоо зөвлөгөө авна шүү дээ. Тэнгууд за дуу маань болчлоо гэж санаа ингээл ер нь бол амрах байтал эсэргээр би ингээд дуугаа ингээд 100% бэлдсэн байсан ч гэсэн ямар нэг байдлаар би сандраад эсвэл миний ингээл хоолой хатаад эсвэл яаж миний V fisiolog нэг өвдөөц ч юм уу алдаа гаргачвал яах вэ гэсэн тийм бодол миний хувьд бол маш хэцүү байсан. Төвшөлт. Дуучин одоо оролцогч бүр ингээд дуугаа маш сайн өдөр болгоно дуулаад бэлтэж байгаа шүү дээ. Одоо би магадгүй өнөөдөр ингээд маш сайн дуулаад үзүүлсэн байлаа гэхэд яг маргааш ингээд арай өөр байх юм магадлалтай.
ер нь дуучин болгоно робот биш учраас өдөр болго яг адилхан байх ямар ч боломжгүй. Яг ингээл яг энэ үгээрээ дуулах хэвээр гэж бэлдсэн байхад ягаад ч юм те сэтгэл хөдлөлт эсвэл ягаад ч мэдэхгүй ингээл арай зарим нэг юм өөрчлөлт ч юм уу тэгээд дуулчих юм эрсдэлтэй. Дээрээс нь нөгөө яг тайзан дээр гарахаар одоо үзэгчд суудсан, шүүгчд суудсан, хөтлөгч нар бүх юм бэлэн болсон тийм юм сэрэгдэл тайз бол юм хүний сэтгэл хөдлөлийг ингээд орвонгоор нь эргүүлдэг. Тэгэхээр ингээд сэтгэл хөдлөлөө маш ингээд тогтвортой барьж сурах нь бол маш ер нь хэцүү байсан надад. Яг сая ингээл ярьсан чинь шууд орж ирчин л та үзэгчд суудсан тийм бүх шоу гэл ингээл эхлээл тэр үед бас сэтгэл хөдлөлөө яг удирдах тийм хит их тогтлохгүй байх, хит их сандрахгүй байх гэдэг ч юм яг энэ балансыг айгуу доктортой барих нь айгуу чухал гэдэг баг л та. Шоуны үеэр тэр чигээр бол journey тийм ингээд гоё аялал байлаа. Нөгөө талдаа нэг мөчийг те миний одоо энэ итгэх итгэлийг бас сэдрээсэн гэдэг ч юм уу. Үнэхээр өөртөө бас нэг заримдаа итгэлгүй байсан үе байсан гэж штэ те. Тэгэхээр яг би чадаад байна шүү. Үнэхээр би болж шүү гэдэг мэдрэмжийг хизээ авч ив. Ер нь л blind ч юм уу тийм. Бас л нэг бэлтгэлийн үетэй хамааралтай холбоотой дууга бэлдэж байгаа. Дууга бэлдэж явах хавцад бол за эхлээд дуулж үзлээ, дууга цэжлээ дуулж үзлээ. Болж байна. Надаа зохих юм байна, болох юм байна. Тэгэл жоохон нэг хит хоног өнгөрөөл бэлдэж явах явцад нэг л болохгүй. Яагаад ч бид нар мэдрэмжийг байрч авч чадахгүй. Яагаад ч нэг энэ дуунд би ингээд нэг уусахгүй, ингээд илэрхийлж чадахгүй. Яг тийм үед бол хамгийн сэтгэлээр ундаг. Би юу дуулж чаддгүй юм гэж яагаад нэг юм нэвтрүүлэгт орсон юм. Тийм хариуцлагатай байх хэрэгтэй байхад би яагаад ингээд 100% байлж чадахгүй байгаа юм тий. Яг тийм үед бол яг манай багийнхан коуч маань одоо зөвлөх, туслах одоо хоолой багш коучнууд маань маш их юм итгэлийг өгдөг. Одоо яг манай гэр бүл найз нөхдөөс илүүтэйгээр яг гэр бүл найз нөхд маань намайг миний арыг дагаад бүх юмдаар тусалж байгаа. Тэд нар бол гэхдээ яг дууны одоо бэлдэх явцад яг оролцоос ер нь бол ангид байгаа. Ер нь бол мэдэхгүй байгаа. Тэгэхээр хамгийн их яг энэ дуулахад итгэлийг маань төрүүлсэн би чадах юм байна гэсэн тийм бодлыг надад оруулж ирүүлсэн хүмүүс бол багийнхан маань коуч, туслах коуч маань. Туслах коучаар маань Voice of Show-ны season 1-ийн хамгийн анхны ялагч Ингүүн ингээд дууч маань ажилладаг. Тэгээд ер нь л өөрийнхөө юм шүтдэг байсан хүмүүстэй Ука коуч, Ингүүн коуч гэж шүтдэг байсан хүмүүсээр заавар зөвлөгөө аваад ингээ юм заалгаад туслуулаад байх нь бол надад бүр ингээ зүүж шиг маш сайхан мэдрэмжсэн. Тэгээд тэр хүмүүсээс бол хамгийн их итгэл, урам зориг бол авч ирсэн. Одоо ингээд эргээд харахад ер нь би нэг арай өөрөөр ингэж хийх байсан юм байна да гэж боддог зүйл байдаг уу? За ер нь байхгүй байна. Яг хуу үзүүлбэр болгон дээр үзүүлбэр дуусны дараа би саяны хэсэг дээр жаахан ингээд тэ өөр авчвал саяны хэсэг дээр жаахан өнгө алдчихвчтэй нэг тиймэрхүү тэрэн дээр жаахан ингээд биеийнхаа байршлыг жаахан өөрчлөө зогссон байсан бол би гайгүй дуулчих байж тэ ч юм уу нэг тиймэрхүү бодлоод бол шат болгон дээр төрдөг. Гэтэ яг одоо ингээд бодглохлоор яг л би яг юм зурсан зураг төргөөр явж байгаа. Тэгэхээр өөрчлөх зүйл бол байхгүй. Бүгдээрээ л сайнтай муутай бүгдээрээ л миний амьдралд маш том тийм дурсамж үлдээс учраас өөрчлөхийг бол хүсэхгүй байна. Манай үзэгчээс бас комент ирсэн байна. Алтан зул маань сайн уу Алтан зулаа мундаг байсан шүү. Монгол дууны шатанд ёстой л алтан гургалдаа шиг дуусан шүү. Уран бүтээлээ цаашаа заавал хийгэрэй гэсэн байна. За тэгэд манай Алтан зулын хувьд бол Чамдман Эрдэнэ гэдэг дууг дууссан шиг санагдаж байна зөв тийм. Тэр дууг нэрээ өөрөө сонгосон уу? Энэ дууны талаар бас ярил тийм ээ. Энэ дууг болохоор ер нь бол Монгол дууны шат бол бас хэцүү шат байсан. Тэгэхээр мэдээж Монголдууд болно. Монголын арт түмэнд Монгол дуугаараа ингээл үзүүлнэ гэдэг бол маш юм шандас сорьсон шат байсан. Тэгээд дууны сонголтын дээр болохоор мэдээж коуч маань сонгож өгсөн. Хит хоног бол яг дуугаа сонгож чадахгүй яг ямар дуу дуулах вэ гэл. Ер нь бол ингээл ангайсан ингээл налайсан л хүн байсан. Тэгээд коуч маань Жанцсан аруугаан яг аяа юм бэлээ. Тэгээд Монголын арт түмэнд ингээ ер нь сэтгэл тоногсон ер нь бүх хүний л мэддэг энэ амд наялагддаг юм гайхалтай уран бүтээл. Тэгээ энийг анх болохоор ийм бас л санамсаргүй байдлаар YouTube дээр ийм нэг Монгол AI гэдэг нэг ер нь AI-аар хүмүүс аягүй тийм cover хийж оруулдаг болсон шүү дээ. Тэгээ тэндээс бас ингээл дууны санаанд аягүй орж ирнэ.
Тэгээд тэр дундаас яг энэ чанмын эрднийг ингээд coverлаад оруулсан эмэгтэй хөлбөрнээс аахгүй. Тэгээд тэрийг сонссон чи яг коуч маань энэ чиний хоолойтой аюу төстэй юм байна. Тэгэхээр чи энийг ингээд шал өөр ингээд хэв маягт оруулаад болчвол хүмүүст маш их хурж таалагдах баха, чи чадах баха гэд сонгож исэн. Тэгээд коуч маань хэлснээр хүмүүст бүр маш их таалагдсан. Тэгээд таалагдсны хариуд би дараахаа шатанд үлдсэн байгаа. Яг хоо маш олон бас YouTube дээр үзэлтийг авсан байлээ чандмын эрдэнэ гэдэг манай алтан зулын дууснаар. Тэгээд өнөөдөр бас нэг жоохон аязаас нь явах боломжтой юу? За хараад одоо орж ирсэн уран бүтээлч нар ч бас нэг жоохон тахилт явдаг юм да. За. Нүдэн кисэн саран чимэнхо халигах зүрхэн чингэсэн гэгээзээ халуун голыг болигуулсан гочинхо хасэм тоягч боласан одтой ханхайгафик ойрасан арчинхо хадич хайлуулах идтэйгээ. Яасан ч гоё, ямар ч нандин, ямар ч тансаг дуулдгийн яг л алтан гургалтай адил манай алтан зул маань дуулж сонирдоллаа. Гоё эс номнаа. Нүдэн анц манай номноо ч өөр. Хад яа гинэ. Болж байна. Шууд ингээл дуулахад бас л гоё шүү тийм. Ямар ч бэлтгэлгүй. Тэгээд яг ингээд аюу сандардаг юм байна. Яг хоёр хүний үдээс ингээд цалгалаад. Харин тийм баха. Тэгээ одоо өдөр амсгаа аваад гаргая. Сая үзэгчээс маань ер нь яг уран бүтээлийн амжилт хүсэж штэ. Тэгэхээр алтан зулын маань бас ойрын төлөвлөгөө бас юу вэ те уран бүтээлийн чиглэл рүүгээ. Тий, яг төлөвлөгөө бол байгаа. Би урлаг тайртай яг ингээд хэдий өөр мэрэгчлэр сураад миний амьдрал ингээ урлагаас ингээ хол ингээ яваад байгаа ч гэсэн би яаж юм ингээ салж чадахгүй дандаа л ингээ дуулах туртаагаараа бүжиглэх ингээ туртаагаараа ингээ байсаар ирсэн. Тэгэхээр энэ зүйл ямар ч утга учиргүй надад байгаагүй. Тэгэхээр би нэг бас ил гаргах тий өөрийгөө илүү нэг тал дээр ажиллах хүсэлтэй төлөвлөгөөтэй байгаа. Дээрэс нь яг мэрэгжлийн дуучнаар сураагүй ямар нэг хөгжмийн надад боловсрал бол байхгүй. Тэгэхээр юуны төрөнд яг хөгжмийн боловсралтай болох юм зорилготой байгаа. Тэгэхээр суралцах хамгийн ихний төлөвлөгөө байгаа гэсэн үг. Маш гоё. Ер нь цаашаад ямар төрлийн, ямар жанрын ч гэдэм үү тийм уран бүтээл хийхийг ер нь хүсэж байгаа вэ? R&B, аль эсвэл одоо хипхоп, өөр эсвэл жаз гэдэг ч юм уу тийм аль чиглэл рүүгээ явахаар одоо сонирхож байгаа вэ? Яг тодорхойлсон юм бол надаа яг одоохонд бол байхгүй. Гэхдээ надад таалагддаг урсгал гэх юм бол яг voice орсноос хойш таалагддаг болсон урсгал гэхэлэр jazz төрөл. Яа тэгэхээр яг шин зохиож өгсөн дуу маань яг тийм хэм маягтайгаа. Тэгэхээр надад бас зохих юм шиг санагдаад байгаа. Дээрэс нь яг ийм монголчууд руу чиглэсэн нийтийн дууны хэв маяг руу орвол бас юм болохоор юм шиг санагдсан. Яа тэгэхээр одоо чандмын эрдэнэ гэдэг үзүүлбэр дээрээс ч гэсэн яг надад тийг санагдсан байхгүй би ер нь болох юм байна. А дээрэс нь нөгөө миний хоолойч өөр юм нарийнхан сопрано тийм хүчтэй юм нэг хоолой яг биш юм чихэнд наалдастай юм зөөлхөн хоолой учраас яг тийм урсгалууд руу орвол илүү зохимжтой юм болов уу гэж бол харж байгаа. Тэгэхээр манай алтан зулыг бол Улаанбаатар за мөн одоо Дорнод нутгийнхан бүр тэр чигээрээ дэмжсэн. Маш олон одоо фануудтай болсон болов уу гэж би бас таамаглаж байна. Тэгэхээр voice show-нд оролцоод хэлж амжаагүй тий яг одоо тухтай хэлж чадаагүй үгсээ баах юм бол өөрийг тань дэмжиж байсан фануудтай зориулаад юу гэж хэлэх бол бас ямар хүл одоо юу гэдэг юм бас их хүлээлт байгаа хэл та манай алтан зул хизээ одоо гоё дуугарах бол гэдэг ч юм уу тий энэний хариултыг бас өгөөч гэж хүсэж байна. Мэдээж намайг дэмжсэн хүмүүст маш их баярлалаа гэж хэлнэ. Одоо та бүхний ачаар л би яг финалийн шатанд шалгарч одоо энэ яг шинэхэн уран бүтээлийг өөрийнхөө дуу хоолойгоор одоо үзэгчд өмнө хүргэх тийм боломж одоо олдсон. Тэр боломжийг намайг дэмжсэн бүх хүмүүс та бүхэн олгосон. Тэгээд энэ шоуны хамгийн бас чухал үүргийг гүйцэтгэдэг үзэгчдэд маш их баярлалаа. Тэгээд намайг дэмждэг, намайг хайрладаг хүмүүст одоо бүгдийг нь
эргүүлээд би хайрлахыг хичээнэ. Бүгдэнд нь өөрийнхөө дуу хоолойгоор тий одоо сонирыг нь мялах тийм гоё сайхан мэдрэмж төрүүлэх уран бүтээл гаргахыг хичээнэ. Тэгэхээр та бүхэн намайг хүлээж агаарай. Би илүү сайн боловсроод тий сайхан уран бүтээлээр уулзна гэж найдаж байна. Бүгдэд нь хайртай шүү. Ямар хөөрх юм бэ. За тэгээд маш олон комментууд ирсэн байна. За болоос хаа язуулаа гэсэн байна. Хонгор зул баяр үзэгчээс хөөрхөн азуулаа. Нандаа Эрдэнэс миний май хайр гэсэн байна. За хонгор зулаас ука тимээ хайр шүү азуулаа. За мөн од Эрдэнэс алтан зул нэршгэ гайхалтай охин шүү гэх мэтчлэн олон сайхан комментуудыг манай үзэгчдээс ирүүлсэн байна. Тэгээд алтан зулдаа цаашдынхан тий урлагийн их ажилт нь урлагийн их замналт нь өндрөөс өндөр амжилт хүсье гэж хэлээд өнөөдрийнхээ ярилцлагыг давхруулаад тасгая гэж бодож байна. Баярлалаа хүрэлцэн ирсэнд. За маш их баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье.